харин энэ өдөр бид засгийн газар захин засаглал шилжих хөтөлбөрийнхөө хүрээнд үндэсний дата төвийг байгуулж 2009 онд албан ёсоор нээжсэн бол иргэдийн цахим мэдээлэл хадгалагдаж байдаг үндэсний дата төв байгуулагдсан цагаас хойш захин засаглал шилжих асуудлаар цөөнгөө уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж исэн. За захин засаглал шилжих ажил иргэдийн мэдээллийг дамжуулах зохицуулалт зэргийн талаар бидэнтэй ярилцахаар үндэсний дата төвийн захирал ноён инх бол манай студид хүрэлцээрээд байна. Танд өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд төрье. Манай студид тавтаа морилно. Тэгэхээр юуны төрөнд дата төвийн тухайд яг үйл ажиллагааны гол чиг үүрэг нь яаж өөрчлөгдөж байна, бас чадамж, багтаамж гэдэг асуудлууд бас сүүлийн үед бол нэмэгдсэн юм тата мэдээ байгаа шүү дээ. Энэ талаарх мэдээллийг өгөхгүй. За тэгээ. Монгол Улсын засгийн газрын одоо 2009 оны 6 дугаар сарын 24-ний тогтоолоор бол үндсэндээ дата төв маань бол анх байгуулагдсан байдаг. Тэгээд сая 2014 онд бол ерөнхийдөө дата төв бол чиг үүргээ бол шинжилж зорилгоо тавьсан. Энэ дээр бол өдөртөх дэд байгуулах бол төрийн захин үйлчилгээний давхардал үр ашигтай байдлын талаарх оновчлол, талаар дэмжлэг үзүүлэх, хоёрдугаарт бол технологийн сүүлийн үеийн дэвшилтэд технологиудыг нааш нь оруулж ирэх тийм чиг үүрэгтэй. Гуравдугаарт маш чухал нь болохоор мэдээллийн захин мэдээллийн сангийн одоо мэдээллийн давхардлыг арилгах чиг үүргийн хүрээнд мэдээллийн үнэн зөв байдал их сурвалжийг бол тодорхойлоход бол дэмжлэг үзүүлэх үүргийг бол тодорхойлсон. Мөн одоо үе үед бас ирж исэн мэдээллийн аюулгүй байдлыг бол байнга хангах тийм технологитой үйл ажиллагаар ажиллаж байгаа. Тэгэхээр мэдээж бас иргэдийн цахим мэдээллийг хадгалж байдаг гэдэг утгаараа аюулгүй байдлаас чухал ах. За яг одоогийн байдлаар харин аваад үзэх юм бол цахим засаглал шилжих гэдэг асуудал нь илүүтэйгээр чухал ах шиг байна. Энэ явц ер нь хэр сайн явагдаж байгаа. Бас иргэдийн хувьд бас энэ ер нь мэдээллийг цахимаар авна гэдэг нь илүүтэй одоо бас цаг хэмжээний асуудал шүү гэдгийг ойлгох байдал хэр нэмэгдэж байна. Тий. За энэ тайлбар өгөхийн тулд үндсэндээ бол мэдээллийн маань хөгжил бол маш асар урттай хөгжиж байна. Тэгэхээр дата төв маань бол одоо бол 5 жилийнхаа ой дээр бол хүрчихсэн байгаа. Энэ хугацаанд бол дата төв маань бол ерөнхийдөө 4 жиг үүргээр үндсэн өөрчлөлтүүдийг хийж байгаа. Анх бол мэдээлэл хадгалдаг захим архив хэлбэртэй байсан бол дараа нь мэдээллийг одоо үүрлүүлдэг хостинг хэлбэртэй байжгаад одоо бол мэдээлэл солилцдог exchange хэлбэрээр бол ажиллаж байгаа. Бидний одоо шинэ зорилго маань болохоор ойрын ирээдүйд бол мэдээллийн цэгцэрсэн тогтолцоод big data хэлбэрээр бол ажиллахаар бид нар зорилт тавьж бол ажиллаж байгаа. Тэгэхээр бас яг нарийн чиг одоо барьж ажиллаж байгаа ажлуудыг гэх юм бол газар олголтын үеэр бол бас танад орсон байгаа автомашины албан журмын даатгалын бас мэдээллийг одоо ийм төвлөрүүлэх төв болж бас хувирсан байна. Тэгэхээр яг энэ болон бусад одоо засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа бас биелүүлж байгаа юм том ажлуудаас дурдахгүй юу? Үндсэндээ бол одоо 2014 оны 9 дугаар сарын байдлаар бол бид нар бол ерөнхийдөө 1946 төрийн системд бол үйлчлэг үзүүлж байгаа. Нөгөө талаас бол хувийн хвшилд бол 294 үйлчлэгийг бол 294 компанид бол үйлчлэгээ үзүүлж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр дата төвийн маань ажиллагааны 87% нь төрд одоо яг тэр захим засаглал хэлбэрлөө бүр аль хэдийн анхаарлаа шилжүүлээд эхэлж байгаа. 13% нь бол хувьд бол хандуулж байгаа тий. Тэгээд засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 13-ны 212 дугаар тогтоол дээр бол юу гэж бодгоо гэхлээр бүх төрийн байгууллагуудын мэдээллүүдийг энэ big data гэдэг хэлбэр рүү шилжүүлэхэд бол дата төв дээр цуглуулах бол тийм агуулгатай тогтоол байдаг. Одоо өнөөгийн явцдаар бол ерөнхийдөө том 9 төрлийн байгууллагын 5 терабайт мэдээллүүд цуглуулчихсан байгаа гэж бол хэлмээр байна л да. Тэгэхээр бас 9 байгууллагын мэдээллийг бас энэхүү нэгтгэн гэдэг нь амаргүй ажил баг. Яг одоогийн байдлаар техникийн хүндрэлүүд бас гарч байгаа юу? Ер нь цаашид бас шийдвэрлэх ёстой асуудлууд юу байна? Техникийн мэдээж тухайн үед бол тэр мэдээллүүдийг бол зүгээр ингээд цуглуулж байгаа асуудал биш. Энийг бол шууд иргэдтэй бол хүрэх үйл ажиллагаа маш эрчимтэй явж байгаа. Энэ хэлбэрээр бол дотоодын нөгөө инфраструктур буюу дэд бүтцийн асуудал бол тавигддаг. 2000 дата төв маань бол 2014 он 2014 онд бол ерөнхийдөө хүчин чадлаа 2 дахин нэмсэн байдаг. Одоогийн байдлаар бол бид нар 1.5 терабайтын төр санах ойтой 150 терабайтын бол одоо хард дисктэй нийт бол Монгол улстай гарч бол 22 гигабайт секундын урсгалтай ийм хүчин чадлаар ажиллаж байгаа. Зүгээр сонирхоод асууя эцэстээ товч харуулахгүй юу? Ер нь цаашдаа дата төвийн хувьд бас шинэ чиг үүргийг хүлээж авахаар байна уу? Цаашдын ойрын хугацааны чиг хандлага ямар харагдаж байна? Ер нь нэгэнт бол одоо 21-р 100 бол мэдээллийн 100 гэдэг бол маш хурдтай хөгждөг. Тэгээд нөгөө тэр утгаараа ч гэсэн дата төв маань бол маш их
хурдтайгаар бол хөрөнгө оруулалт татаж бол өөрхийн capacity буюу хүчин чадлыг бол нэмж байгаа. Нөгөө талаас бол нийт бол манайх бол 52 хүний бүрэлдэхүүнтэй ажилтдаг бүгдөө сайхан залуучууд та байнга шинийг илэрхийлж байнга шинэ технологиг суралцдаг болохоор маш их сонирхолтой эрчимтэйгээр бол дата төв маань бол хөгжиж байгаа гэж хэлэхэд бол таатай байна. Баярлалаа. Манай студид хүрэлцээр сонирхолтой ярилцлага өрнүүлсэн. Тэгэхээр бид өнөөдөр технологийн цагаар дата төвийг онцлоо. Манай студид үндэсний дата төвийн захирал Ноён Инх болд хүрэлцэн ирсэн байлаа.